За тэг дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 үзэр сонгоод тэр хүн намайг бодож байгаа юу? Бид хоёр цаашдаа яах вэ гэсэн асуултын дагуу хамтдаа үзрээр харцгаая. За эхний үзэр бол тэр хүний одоогийн нөхцөл байдал ямар шохон байдалтай байгаа вэ? За дараагийнх нь тэр хүн намайг юу гэж бодож байгаа вэ? Намайг санаж байгаа юу? За бид хоёр ер нь яах вэ цаашдаа? За эхний үзрийн хувьд Eight of Pentacles энэ ямар утгатай карт вэ гэхээр одоо ингээд 6 энэ дээрээ 7 8 дахь одоо ингээд зоосоо өөрөө хийж байгаа нь өөрийнхөө хөдөлмөрөөр урт хугацааны туршид ингээд өөрийн хөдөлмөрөөр хураасан мөнгө санхүүг илтгэдэг байгаа. Тийм учраас маш олон жилийн хугацаанд өөрөө хөдөлмөрлөж одоо тодорхой хэмжээ санхүүгийн хувьд бас байр суурьнд хүрсэн тийм хүн болоо да гэсэн одоо тийм дүр зураг харагдаж байна. За дараагийн үзэр бол тэр хүн намайг санаж байгаа юу гэдэг дээр энэ одоо 8 Eight of Cups гэдэг энэ аягтай энэ үзэр бол аяг гэдэг бол өөрөө feeling мэдрэмжийг илтгэдэг. Тийм учраас таныг бол санаж байгаа. Yes, тийм гэж хариулахаар байна. Тэгээд 8 одоо энэ аягтай энэ үзэр бол мэдрэмжийн хувьд маш өндөр тийм зүйлийг илтгэдэг учраас таныг бол одоо маш санаж байгаа, бодож байгааг илтгэж байгаа юм үзэр байна. За гэхдээ хэдийгээр одоо таныг маш их санаж байгаа ч гэсэн энэ залуу болохоор ингээд аялалд явж энэ газрыг орхиж байгаа нь өнгөрсөндөө эргэж харамсахгүйгээр одоо явж байгаа гэсэн утгатай. За миний хувьд бол би өөрийнхөө одоо хийх ёстой бүх зүйлийг хийсэн, бүх хүч чадлаараа хичээсэн. Одоо энэ бүхэн бол одоо хангалттай. Одоо өөрийгөө одоо бодох цаг ирсэн гэсэн утгаар ерөнхийдөө аялалд ингэж явж байгаа нь энэ харилцааг орхио явж байгаа ч юм уу. Ингэж энэ тэгэхээр хэдийгээр таныг санаж бодож байгаа ч гэсэн ер нь бол эргэж буцаж ирэхгүй гэсэн утгатай. Ерөнхийдөө тэгж харагдаж байна. За бид хоёрын харилцаа хэрхэн цаашдаа яах вэ гэдэг нь 20 Dragon гэдэг карт гарч ирсэн. Энэ картын хувьд болохоор ерөнхийдөө хариулт нь одоо Тэнгэрээс ирнэ. За одоо л би өөрийн хийх гэсэн бүх зүйлээ хийсэн. Нөгөө талаас ч гэсэн одоо миний эсрэг хүйстэн буюу тийм миний бодож байгаа тэр хүн ч гэсэн хийх ёстой бүх зүйлээ хийсэн. Бид хоёрын харилцаанд хоёр тал аль нь хичээсэн. Одоо яг Тэнгэрээс ирэх тийм хувь заяаны төөргөөр явна гэх юм уу. Тэр одоо цаг хугацаа хүлээдэг ийм карт байгаа. Тэгээд одоо бол таны хийх зүйл болохоор танд хэрэгтэй зүйл нь та өөрийнхөө одоо яг цаашдаа ямар байгаа бүх хүслээ одоо ингээд ерөнхийдөө хилээд зоригтойгоор айхгүйгээр өөрийнхөө хүссэн одоо хүслээ хилээд тодорхой танд ирэх тийм нэг тохирсон цаг хугацаа тайминг одоо хүлээх хэрэгтэй. Энэ карт нь болохоор таны бодож байгаагаас илүү их Азийн үеийг авчирдаг ийм карт байгаа. Тэгэхээр таны харилцаа болохоор тайминг буюу тодорхой цаг хугацаагаар одоо хувь төгрөгийн ирэхээр шийдэгдэх нэ. Тийм учраас хэтэрхий яарч ингэж бас үйлдэл гаргалгүйгээр хүлээхийн зөв юм болов гэж харагдаж байна. За тэгвэл танд хэрэгтэй сүүл мессеж карт юу гэж хэлэх вэ? Хамтдаа харцгаая. За энэ картнууд бол маш гоё картнууд байдаг. Тэгээ яг тухайн үндэ тохирсон цагын тохирсон үедээ хэрэгтэй юм үгийг хэлдэм болов гэж би бодлоо. За хамтдаа суулцгаая. Give
Island гинэ. За энэ картны хувьд болохоор та өөрийнхөө мэдрэмж болон хэлхийг хүссэн зүйлээ төр зүрх хойш нь тавиад хүлээх юм бол байгалийн одоо замаараа буюу явах ёстой замаараа бүх зүйл шийдэгдэх юм а гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. Тэгэхээр таны хувьд хэтэрхий одоо яаралгүйгээр аливаа зүйлд бас өөрийн гэсэн цаг хугацаа тайминг байдаг болохоор жоохон энэ харилцааг жоохон хараад хүлээцтэй байх хэрэгтэй болов да гэж харагдаж байна. За тэг дугаарыг сонгосон таны хувьд уншлагын түрээд өндөрлөж байна. Цаг зав гаргаж сонссонд маш их баярлалаа. Баяртай. За нэг дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 хүнсээр сонгоод тэр хүн намайг санаж байгаа юу? Бид хоёр цаашдаа яах вэ? Гэдэг талаар хамтдаа харцгаая. Таро карт юу гэж хэлэх нь хамтдаа харцгаая. За эхний карт бол тэр хүний нөхцөл байдал. За дараагийн карт бол тэр хүн намайг санаж байгаа юу? За 3 дахь карт бид хоёр цаашдаа яах вэ? За эхнийх нь тэр хүний нөхцөл байдал save юм буюу хатгаламж. За магадгүй мөнгө санхүү одоо орлогын их усүрийг нэмэгдүүлэх, өсгөн дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулад ажил ихтэй байгаа юм байна. Гэхдээ тэр үйл явц ерөнхийдөө дууссан. Энэ 10 гэж байгаа нь таар үзрийн 10% болохоор төгс одоо 1-ээс 10 хүртэл байдаг бол энэ хамгийн сүүлийн тоо бол ерөнхийдөө дуусах талтай. Хэрвээ санхүүгийн хувьд ярих юм бол санхүүгийн эрхчлөөнд хүрсэн. Тэгэхээр жоохон тийм санхүүгийн эрхчлөөнд хүрсэн бас тийм доктортой санхүүгийн хувьд тэр хэмжээний бас карьертэй тийм хүн болоо гэж бодож байна. За таны юу гэж бодож байгаа вэ гэхээр за энэ картны хувьд болохоор одоо ингээд 2 мод байгаа нь болохоор миний сэтгэл, зүрх болон үйл хөдлөл 2 л одоо явах юм бол одоо энэ харилцаа гэх юм уу төгс болно гэсэн утгатай. За одоо бол би яг хамгийн сүүлийн сүүлийнх үе шатанд ирсэн. Одоо миний хийх одоо яг үйлдэл хийх л үйлдэл гэсэн утгатай ерөнхийдөө. Тэгэхээр маш их одоо маш их сэтгэл хөдлөлтэй. Тэгээд тийм энержитик буюу энергитэй тийм карт ambition гэж байгаа амбицтай. Тэгэхээр одоо таны төлөв одоо бүх зүйлээ одоо сэтгэл зүрх болоод өөрийн зүгээс хийж чадах бүх зүйлээ зориулахаар ингээд бүх зүйлээ бэлтцсэн юм уу тэгж харагдаж байна. За магадгүй нь одоо ингээд таяр холын харилцаанд байдаг бол удахгүй тань дээр ирэх гэж байгаа ч юм уу аль эсвэл та гадаад байдаг бол тань руу одоо явах гээд бэлтэж байгаа ч юм ийм нөхцөл байдлаас байж болно. За 3 дугаарт нь болохоор бид хоёр цаашдаа яах вэ гэдэг дээр нь 3 wish гэдэг карт гарч ирсэн. Тэгэхээр одоо ингээ өвдөлөөс цуцсан энэ хүүхэн өөрийнхөө одоо ингээд хүслийг чин сэтгэлээсээ бурханаас гуйж байгаа. Тэгээд эцэст нь болохоор бурхан хүслийг нь сонсдог болохоор та тэр хугацаанд одоо хэцүү байсан бол одоо таны одоо хүсэл биелэх цаг ирлээ буюу хүссэн бүх зүйлээ шинээрээ бурхан таны одоо хүснээс жилэг өгөх юм аа гэсэн утгатай. Тэгэхээр та энэ харилцаан дээр өөрийнхөө хүссэн бүх зүйлийг чин сэтгэлээсээ бурханаас гуйвал биелэх юм аа гэж харагдаж байна. За тэгвэл таны хувьд зөвл мессеж карт юу гэж хэлэх нь хамтдаа харцгаая. Let it go гэдэг карт гарч ирсэн байна. Энэ картны хувьд болохоор яарах хэрэггүй. Энэ дэлхийн ертөнд танд одоо бүх хэрэгтэй зүйлсийг чинь авчирч өгөх юм аа гэсэн утгатай юм карт байгаа. За нэг дугаарыг сонгосон. Таны хувьд уншлагын төрөд өндөрлөж байна.
анхаарал тавь сонссонд баярлалаа. Хоёр дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 үзэр сонгоод тэр хүн намайг санаж байгаа юу? Бид хоёр цаашдаа яах вэ гэдэг талаар таарцгаая. За эхний үзэр бол тэр хүний одоогийн нөхцөл байдал. За night ones. Дараагийн үзэр бол тэр хүн намайг санаж байгаа юу? За 3 дахь карт бол бид хоёр цаашдаа яах вэ? Бид хоёрын цаашдаа ярилцаа. За тэр хүний одоогийн нөхцөл байдал нь маш их завгүй. Ажил төрлийн хувьд хэрвээ магадгүй ажил төрөл ихсэн одоохондоо маш завгүй тийм хийх зүйлс ихтэй байгаа тэгж харагдаж байна. За хэрвээ сурдаг бол яг одоо нөгөө нэг чиглэлээ болоод ч юм уу нэг зүйлийг сонгоод тэрэндээ шалгалтандаа бэлдээд ч юм маш завгүй байгаа дүр зураг. Хэрвээ өөрийн бизнес ажил эрхэлдэг бол өөрийн бизнесээ эхлүүлээд ч юм уу яг нэг одоо салбарыг бариад гэх юм уу тухайн зүйлдээ одоо ингээд анхаарал хандуул маш завгүй байгаа юм дүр зураг харагдаж байна. За таныг одоо санаж байгаа юу гэдэг дээр болохоор ерөнхийдөө сэтгэлд нь ингээд нэг хоргодоод байдаг штэ. Өөрт нь одоо ингээд сэлэмнүүд байгаа ч гэсэн ардаа байгаа нь хоёртой хоргодоод байгаа нь болохоор сэтгэлд нь ингээд ерөнхийдөө байдаг таныг дурсан боддог гэсэн утгатай. Гэхдээ энэ болохоор хитрхи энэ хүний шунал гэж харагддаг. За тэгээд бас энд хоёр үзэр байгаа нь болохоор одоо байгаа өнгөрсөн харилцаа хоёрыг одоо яг зэрэг ингээ авч яваад байгааг зэрэг одоо бодоод байгаа сэтгэл зүрхтэй бодоод байгаа ч юм уу гэж харагдаж байгаа. Энэ бол өөрийнх нь шуналаа магадгүй энэ хүү одоо өөр харилцаагаа л хэдийн үүсгэсэн байх боломжтой. Тэгсэн хэрнээсээ таныг одоо бодоод байгаа ч юм уу сэтгэлдээ боддог ч юм уу одоо байгаадаа сэтгэл хангалуун бус байдаг гэсэн юм дүр зураг. За тэгэл бид хоёр цаашдаа яах вэ гэдэг дээр Page of Pentacles гэсэн карт гарч ирсэн байна. Шинэ эхлэл тэгээ магадгүй өөр хүнээс одоо үерхэх санал сүй тавих санал аль эсвэл одоо болцооны санал ч юм уу ийм зүйл авах магадлалтай. Тэгээ Page of Pentacles гэдэг бол эхлэл. Тэгэхээр шинээр эхлэх одоо таны амьдрал дахиад нэг шинэ хуудас нэгдэж байна гэсэн утгатай ийм карт байдаг. Тэгээд мэдээж энэ картны бас нэг давуу тал нь болохоор маш их тийм хариуцлагатай. Одоо юу юмдээ аливаа ажил хосын харилцаан дээр маш тийм хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэгээд хариуцлагатай одоо бүх зүйл мэдээж эхэлж байгаа учраас одоо анхнаас нь хариуцлагатай юм хандах хэрэгтэй гэсэн бас юм байдаг. За тэгвэл танд хэрэгтэй сүүл мессеж картыг өчлөх нэ хамтдаа харилцгаая. Demand гэдэг карт гарч ирсэн байна. За өөрийнхөө авахыг хүссэн бүх зүйлээ одоо demand буюу тийм бүх зүйлээ шаардаарай хүсээрэй. Та бол тэр зүйлийг тэр бүх хүссэн зүйлээ авах эрхтэй хүн юм аа гэдэг ийм карт гарч ирсэн байна. За хоёр дугаарыг сонгосон таны хувьд уншлагын төрөд өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За 3 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 үзэр сонгоод тэр хүн намайг санаж байгаа юу? Бид хоёр цаашдаа яах вэ? Бид хоёрын харилцаа цаашдаа яах вэ? Тэгэхээр хамтдаа харцгаая. Нэмэлт 2 үзэр сонгоно. 1 2 За эхний үзэр бол тэр хүний одоогийн нөхцөл байдал.
За дараагийн үзэр бол тэр хүн намайг санаж байгаа юу? 4 cooperation тий 4 ones гэдэг карт байна. За дараагийн 3 дахь карт бол бит хоёрын харилцаа цаашдаа яах вэ? За тэр хүний нөхцөл байдал дээр justice гэдэг энэ карт гарч ирсэн байна. За энэ картны хувьд болохоор одоо ингээд нүдийг хаацсан одоо хааны судалах заларсан хатан байна. За энэ хүний хувьд болохоор ерөнхийдөө аливаа нөхцөл байдлыг дүгнэхтэй маш сайн. Аливаа зүйлийг яг байгаагаар нь тэмүүлж үнэлж дүгнэдэг. За хүмүүсийн харилцаан дээр ерөнхийдөө за энэ хүн бол энэ хүндээ би нөхөрлөн гэх юм бол нөхөрлөн, үгүй гэх юм бол үгүй, яг yes no гэдэг. За ерөнхийдөө жоохон хөтөн хүндий. Тэгээд бүх хүний одоо ингээд одоо харилцахыг хүссэн гэж хэлдэг шүү дээ. Бүх зүйл нь бүрдсэн гэх юм уу? Тэгээд харизма одоо жоохон өөрийн гэсэн бас лид бүх зүйлийг одоо удирддаг энэ чанар нь бас өөрт нь байдаг. Тэгээд бас харизматэй. Аливаа зүйлийг яг нэг шийдвэр гаргахдаа маш сайн ерөнхийдөө тим хүн гэж харагдаж байна. Магадгүй тийм том байгууллага маш том компанид ч юм ажилладаг байх боломжтой. За тэр хүн намайг санаж байгаа юу гэдэг. За ерөнхийдөө corporation гэдэг таныг болохоор ерөнхийдөө яг хайр дурлалын хэмжээнд биш. За хамтрагч бол хамтрагч, найз бол найз. Яг тийм нэг тодорхой зааг бол энэ хүний хувьд ингээд тогтооцсон, энэс дээшээ гарахгүй гэсэн утгатай ерөнхийдөө стандартыг тогтооцсон ч юм уу. Ерөнхийдөө тэгж хард юм байна. Тэгэхээр ажлын үнэн ч хамтрагч эсвэл найз эсвэл одоо хоббигоор ижил сонирхлоор нэгдсэн ч юм уу гэж хардаг. Тэрнээс илүүгээр давж бол хардаггүй гэж харагдаж байна. За мөн тэгээд энэ хүн бол таныг одоо ингээд цаашдаа хөгжөд дэвжихэд чинь ерөөхдөө тусламж үзүүлэх хүн. Гэхдээ та хэрвээ энэ харилцааг одоо цаашдаа авч явахыг хүсэх юм бол одоо яг нэг заагийг даахгүйгээр энэ хэвээр нь одоо үргэлжлүүлэх юм бол танд одоо маш их тийм тусалж дэмжих хүн юм болов уу та гэж харагдаж байна. За тэгээ битэрийн харилцаа цаашдаа яах вэ гэдэг дээр 17 стар гэдэг карт гарч ирсэн. Ерөнхийдөө ирээдүйг бол маш тийм гэрэлтэй харагдаж байна. За тэгээ стар карт гэдэг бол та бол одоо ингээд тодорхой яг таны таймын буюу таны цаг хугацаа ирэх юм бол од шиг ингээ гялалцнаа гэсэн утгатай ийм карт байна. Магадгүй тэгэхээр энэ хүн таныг од шиг гялалцах хэмжээнд одоо ингээд хөгжөхөд чинь туслах тэр одоо туслах хүмүүсийн нэг юм байна гэж харагдаж байна. Тэгээд энэ одоо ингээд тэнгэрээс буужирч байгаа одууд нь болохоор энэ хүртэл таны одоо мэдэрч байгаагүй шинэ мэдрэмж, шинэ боломж тэр бүх зүйлийг та одоо энэ цаг хугацаанаас эхлээд мэдэрх юм аа. Хэрвээ таны хүрэхийг хүссэн одоо амжилт байх юм бол тэр амжилтандаа хүрэх юм аа гэсэн утгатай маш тийм гэрэлт ирээдүйг харуулсан юм карт гарч ирсэн байна. За тэгвэл таны хувьд сүүл мессеж карт юу гэж хэлэх нь хамтдаа харцгаая. Trust гэдэг карт гарч ирсэн байна. За та энэ бүгдийг би сайн хийж чадах юм аа гэд итгээд тэгээд ажиглаад харж авах юм бол таны тэр итгэсэн итгэл нь одоо энерги болоод хүргэгдэх юм аа гэсэн утгатай trust итгэх хэрэгтэй гэсэн юм карт гарч ирсэн байна. За тэгвэл 3 дугаарыг сонсон таны хувьд уншлагын төрөйд өндөрлөж байна. Анхаарал тавьж сонсон баярлалаа.